Зураг 1327-д харуулсан К хэлхээний түлхүүрийг залгахад Б нь түлхүүр залгаатай үед К хэлхээг Л хэлхээнээс холдуулбал К ба Л хэлхээ тус бүрт үүсэх индукцийн гүйдлийн чиглэлүүд ямар байх вэ гэж асууж байна. За К энэ дэр түлхүүрийг залгаагүй байхад ямар нэгэн байдлаар гүйдэл гүйхгүй. Тэгэхээр соронзон урсгал маань энд тэг байна гэсэн үг. Тэг байжгаад гинт залгахаар гинт огцом юуны өөрчлөлт бий болж байна. Гүйдэл гинт огцом дэшигээ гүгээд эхэлнэ те. Гүйдэл огцом гүгээд эхэлнэ. Хаашаа гүйж эхлэх вэ гэхээр энэ чиглэлд гүгээд ингэж гарч ирээд эндээс доошоо гүйх нь байна. Огцом гүйдэл гүйж байна гэдэг чинь тэнд соронзон урсгалын огцом өөрчлөлт бий болно гэсэн санааг илэрхийлнэ. За энэтэй холбоотой энэ хаашаа чиглэх вэ гэвэл ийшээ чиглэнэ. За энэ бол ингээд B чиглэх нь байна. За гинт энэ талбайгаар урсан өнгөрж байгаа одоо тэр соронзон урсгал маань гинт нэмэгдээд эхэлж байна. Гинт нэмэгдээд эхэлнэ гэдэг маань хүүшээ наад соронзон урсгал чинь гинт ихсээд эхэллээ шүү дээ. Наадхаа буцаага тэг дээр наваач л да гэд түүнтэй эсрэг чиглэсэн өөр нэг индукцийн соронзон урныг бий болох болно. Ингээд за тэгвэл энэний үүсгэж байгаа тэр индукцийн гүйдэл маань хаашаа чиглэх вэ гэвэл баруун гарын 4-9-оор зүүн гар тийшээгээ ингээд дөрвөн хуруу маань цаашаага давж эргэж байгаа учраас дээшээгээ чиглэх нь байна. Дээшээ чиглэж ингэж явсаар хагаад энэ дээрээ доошоо чиглэсэн хэлбэртэй гарч ирнэ. Ингээд хоёр чиглэлд I' маань гүүх нь байна. Хоёр чиглэлд. За түүний дараа түлхүүр залгаатай байх үед за тэр Б-г нь хараараа бүгдээрээ К хэлхээг Л хэлхээнээс холдуулбал К ба Л хэлхээ тус бүрт үүсэх индукцийн гүйдлийн чиглэлүүд ямар байх вэ гэж байна. За залгаатай байх үед К дээр ямар нэгэн байдлаар би одоо анх залгаатай байж байгаа залгаатай хിവэр наваатсан учраас соронзон урсгалын өөрчлөлт бий болохгүй. Тийм учраас индукцийн одоо тэр гүйдэл бол бий болохгүй гэсэн үг. Харин L дээр бий болно. Яагаад? К-г холдуулах тусам Б-гийн хэмжээ нь багасаад байна. Б багаснаа гэдэг нь соронзон урсгалын хэмжээ багасна гэсэн үг. Соронзон урсгалын хэмжээг анхных нь тэр хэмжээнд дээр аваачихын тулд багасж байгаа зүйлийг хүүшээ наа чин багасаад байна шүү дээ. Ихсгийл та бүгдээрээгээд яг ижилхэн чиглэлд яах ёстой вэ гэхээр Б штрихийг бид нар бий болгох хэрэгтэй гэсэн үг. За ийшээгээ байгаа гэж бодох юм бол ижил чиглэлд Б штрих бий болж байна. Ингээд ижил чиглэлд Б штрих бий болонгууд л баруун гарын 4-9-ороо бүгдээрээ дахиад 2 гэсэн чиглэлд индукцийн цэхийнхээ үүсгэнэ гэж авч үзэж болох нь байна. Үргэлжлүүлээд хувьсах гүйдлийн хэлхээний тухай бүгдээрээ авч хэлэлцгээе. Тогтмол соронзон орон дотор байрлуулсан жазыг эргүүлснээр хувьсах гүйдлийг бид нар бий болгож яадаг. За тухайн жаз маань яадаг вэ гэхээр ийм босоо байжгаад ийм болоод дахиад одоо нэг бүтэн эргэхийнхэн яг тал дээр дахиад буцаад ийм босоо болж ирж байгаа. Тэгээд дахиад ийм болоод нэг ийм үе хугацаа. За тухайлбал 10 секундэд энэ дээдлийнхээ хэсэг нь ингэж ирээд буцаад 10 секунд дээрээ босоо болдог болвол яг үүний одоо тал дээр нь дахиад энэ доороо ирэх буюу тухайн соронзон орны хэмжээ маань ихсэж байна. Өөрөөр хэлбэл нэг үеийнхэн тал дээр яах вэ гэвэл үчлэн ингэж өөрчлөгдөж соронзон урсгалынхын хэмжээ максимум хэмжээнд очдог байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор индукцийн цэхээ бий болно. Ямар хугацаанд бий болох вэ гэхээр үеийнхэн тал дээр индукцийн цэхээ бий болно гэсэн үг. Тийм учраас ийм системээр бий болгож байгаа цахилгаан хөдөлгөгч хүч. За цаашлах юм бол гүйдлийг бий болгож байгаа энэ системийг бид нар хувьсах гүйдэл гэж хэлдэг байх нэ. Ингээд энэ доод талын хэсгийг бүгдээр авч хэлэлцгээе. За энэ ингээд соронзон орон дотор түүнийг эргүүллээ гэж бодъё. Энэ хэвтэй тэнхлэхийн дагуу. Ингээд эргүүлж байгаа гэж бодъё. Өнцөг хурдтайгаар. За тэгээ түрүүний хэлсэнчлэн үеийн тал тэр хугацаан дээр яах вэ гэхээр энэ маань босоо байдлаас буцаад босоо байдалд ингээд шилжээд байгаа гэсэн үг. Тэрийг бит юм мартаарай. Нөгөө тэгвэр би нэг ийм юм хэлье. Фи гэдэг бол B үржих нь S үржих нь косинус альфа байдаг. Гэтэл энэ альфа үнцэг маань цаг ямагт өөрчлөгдөд байгаа. Нөгөө тэгвэр байна шүү дээ те. Индукцийн цэхэх гэж юу юм бэ гэж асуувал тэр маань дельта фиг дельта t тугаасантай тэнцэж байсан. Энэ эргэх тусам тэр фигийн өөрчлөлтөөс шалтгаалаад энд индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч бий болж байгаа гэдгийг би түрүүнд дурдсан. За тэгээд энэ ямар учиртай юм бэхээр үндсэндээ дээрх тэгштэглийн уламжлалыг аваач гэж энэ хугацааны уламжлал. За
Хугацаа харагдахгүй шүү тэгвэл тэр дээр. Ааха. Тэгвэл энэ альфа өнцгийг бүгдээрээ хугацаагаар илэрхийлчихвүлнэ. Альфаг яаж илэрхийлж болох вэ? За, механикаас бүгдээрээ саны. Өнцөг гэдэг бол өнцөг хурдыг Т-гээр үржүүлсэнтэй тэнцдэг. За, энэ гурван тэгштэглийг л одоо хооронд нь сайхан хавсаргаад нэг юм гарч ирнэ дээ хэдүүлээ. За, тэгэхээр φ гэдэг бол өөрчлөгдлөө. Φ гэдгийг хэрхэн яаж бичиж болох вэ? Φ гэдэг бол энэ дээр b үржих нь s үржих нь косинус омега t болоо t гараад ирлээ. Одоо бүгдээрээ үүнийг хугацаагаар нь уламжлалыг нь авъя. Энэ дээрээс бичиж эпсилон хасах дельта хуваах нь дельта t. Φ-ийн оронд b үржих нь s үржих нь косинус омега t-г бичиж. b/s 2 өөрчлөгдөхгүй байгаа. Хоёулаа тогтмол хэмжигдэхүүн. Нэг нь талбай нөгөөх нь сорон зуурны индукц эпсилон хасах b/s гараад ирнэ. Үндсэндээ бол бүгдээрээ косинусын уламжлалыг хугацаагаар авах нэ. За, косинусын уламжлал эхлээд тэр хаалтан дотор байгаа хэсгийн уламжлалыг авна шүү дээ. Омега t-гийн хугацаагаар авсан уламжлал омега хасах b үржих нь s үржих нь омега үржих нь. За, одоо функцийнхаа уламжлалыг авъя. Косинусын уламжлал хасах синус омега t гэдэг. Ингээд эпсилон гэдэг нь хасахын нэмэх болоод b үржих нь s үржих нь омега синус омега t буюу синусын хуулиар үечлэн өөрчлөгдөж байгаа тэр CH-ийг бид нар юу гэж хэлэх нь вэ? Хувьсах гүйдлийн үүс хүр гэж хэлэх нь. Эндээс гарч ирж байгаа гүйдлийг хувьсах гүйдэл гэж хэлнэ. За, тэгээд энэ дээр юу бичсэн юм бэ? Эпсилон 0 гэж юу юм багшаа гэж асуух юм бол энэ урт талд нь байгаа хэсгийг тэр чигт нь bs омега бүгдээрээ юу юм? Тогтмол шүү дээ. Энэ бүх тогтмолуудын үр дүрийг эпсилон 0 гэж хэл та бүгдээрээ. Ингээд эпсилон 0 гэчвэл тухайн тэгштгэл маань энэ харагдах хэсэг дээр бичиж эпсилон 0-ыг үржих нь синус омега t болж тэгштгэл маань гарах нь энэ тэгштгэл гэсэн үг. Энэ дээр байгаа эпсилон 0 гэдэг бол b үржих нь s үржих нь омега байх нэ. Энэ маань юуг илэрхийлэх вэ гэвэл тухайн жазанд үүсэх индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг илэрхийлэх нь байна. За, энд бол эпсилон 0 гэдэг нь bs омега, синусын функц нь хамгийн ихтэй нэмэх 1, хамгийн багадаа хасах 1 утгатай байх тул гүйдлийн чиг нь нэг бүтэн эргэх хугацааны хагаст эерэг, үлдсэн хагаст нь сөрөг байна. Нэг бүтэн эргэх хугацаа. Энэ деталийн хэсэг ингэж ирээд буцаад энэ дээр гарах хугацаа гэлж байна. Тэгвэл энэний хагас дээр нь эерэг, үлдсэн хагас дээр нь сөрөг байдаг байх нь синусын функцаас шалтгаалаад нэмэх 1 хасах 1-ээр үржигдээд явах нь байна л дээ.